За хөтөлбөр үргэлжлэн хурц байна үзэгчтэй. За яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочд маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан элэглэгч дуучин Ахан дүү самтлагийн гишүүн Ган бүргэд за мөн Ахан дүү самтлагийн гишүүн Ган төмөр нар бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Урилгыг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За баярлалаа. За манай Ахан дүү самтлагийн гишүүд бол одоо маш завгүй тий яг энэ одоо өдрөө бас биднийг зориод ирсэнд их баярлалаа. Тэгээ тоглолтод тунуудахгүй болох гэж байгаа. Их одоо божгисэг ажилтай л байгаа. Он гарснаар бас ийм том ажилтай шууд ингээл нүүр тулаад эхэлж шүү дээ тий. Тоглолтын бэлтгэл ажлын хувьд хэр явж байна? За ингээд бидний хувьд бас олон жил хүсч мөрөөдсөн ерөнхийдөө бас нэг айлын 8 залуу бас уран бүтээлээр нэгдэж нийгэмдээ бас дуу хоор сайхан одоо соёл урлагаар дамжуулж бас гоё эерэг зөв зүйлийг бас үзүүлэх юмсан гэж бас миний хувьд их олон жил бодож явсан. Тэгээд тэр хүслээ бас биелүүлэх гээд одоо хоног өдрөд өгч яваад бас баяртай байна. Тэгээд мэдээж бас хувь уран бүтээлээ давхар хийгээд ингээд дор бүрнээ өөрөө өөрсдийнхөө ажил мэргэжлийн онцлогуудаа бас ингээд амжуулаад явж байна да бидний хувьд. Энэ хамтлагийн 8 хүн 8-уулаа дуулаад байхыг зүгээр үү гэдэг шиг тий. Яг хин аав ээж ч юм уу тий одоо хин дуулдаг болоо. Тэгээ бүгд бас ингэж дуулдаг гэдэг нь их сонирхолтой. Зарим айлыг чи харангуйцаа нэг 4 хүүхэдтэй айлаа хэллаа гэхэд нэг 2 нь нэг гайгүй дуулдаг. Бос нь бол нэг таг дуулдгүй ч гэдэг юм уу тий. Тийм байдаг шүү дээ. Яаж ер нь ингэж бүгд. За ер нь тэгэл бид нар чи Ховд аймгийн Алтаа сумын одоо гаралтай юм хүмүүс тэгээ Эрдэнэ дотод 10 жилээ төгсөөд одоо Улаанбаатар хотод иргэн болоод амьдарч байгаа. Тэгээд ер нь бас нөгөө бидний өсөж төрсэн одоо гэр бүлийн хүмүүжил гэх юм уу олуулаа өсөхийн жаргал бас гоё шүү дээ. Тэгээд тухайн үед одоо хүүхэд ахуй наснасаа бие биентэйгээ бас нөгөө цагаахан хүүхдийн цагаахан сэтгэлээр өрсөлдөж сайхан дуулдаг бужигнж ингэж өссөн болохоор ер нь манайханд бас солгоо хүн бол байхгүй шүү. Тэгээд яг Ахан дүү самтлагийн хувьд бол яг 6 залуу бол яг идэвхтэй Улаанбаатарт хотод амьдарч байгаа 6 залуу нэг Ахан дүү самтлаг гэдэг уран бүтээлүүд хийгээ явж байгаа. Тэгээд ер нь энэ тоглолтод бол мэдээж 2 ахаа урьж оролцуулж нэг айлын 8 залуу манай 2 ах ч одоо бас тусдаа өөрөө гэсэн ажил хийж явдаг. Тэгтээ бас мэдээж нэг нь одоо цэцэгт нэг нь бас өдөр нутагт ингээд ажиллаа ирж очиж хийгээ явдаг учраас ерөнхийдөө бол тоглолтондоо бол яг ингээд 8 л гоё тайзан дээр гарвал илүү их гоё сонирхолтой гоё байх юм болоо гэж бодоод л ер нь уран бүтээлүүдээ хийж эхэлсэн байгаа. Тэгээд манай аав ээж хоёр бол хоёулаа их сайхан дууландаа. Ер нь л Монголын ард түмэн ер нь дуучин ард түмэн шүү дээ. Ер нь бол нэг найранд 3 дуутай наадам дуран даваатай гэдэг шиг тэгээд бас өөрийнхөө хэмжээнд сайхан дуулчихна. Энийг хамтлаг болохыг ер нь хин сэцэн. Та яг одоо хамтлаг болъё гэд өөрөө. За ерөнхийдөө одоо бас би гэчихээр эндээс инээгээд энэ гэхээр би тэндээс инээгээд яг нөгөө ерөнхийдөө тэр нөгөө Гамбург дахмаа хэлсэн нөгөө багасаа нөгөө дуулаж хоорондоо өрсөлдөж ийсэн. Тэгээ нөгөө сургууль цэцэрлэгийнхээ янз бүрийн тэмцээн уралдаанд орж ийсэн. Тэгээд ерөнхийдөө ер нь бөөндөө шахав. Одоо ингээ цагаан сараар бид нөгөө өдөр болгоно аав ээжи дээр нөгөө хүүхд ахнаас шигээ цуглараад байж чаддаггүй болцсон байгаад тус тустай амьдралтай болсон учраас тэгэхээр нөгөө нэг цагаан сараар олон жилийн өмнө одоо бид хүн нөгөө аюулгүй монголчууд 2016 онд орж исэн. Тэрнээс өмнө ерөнхийдөө за бүгдээ ингээ тус тустай дуулдаг юм чинь ягаад нэг айлын хөвгтүүд одоо хамтлаг гэдэг бөөндө уран бүтээл хийгээд дуулаад ингээд юуж болохгүй гэж гисэн ерөнхийдөө олуулаа сууж ярилцсны үндсэн дээрээс одоо дими энэ тэнд дуулаад яах вэ? Одоо нийлээд бас нэг нийгэмд бас нэг энэ гоё зүйлийг төгөөд гэр бүлтэй нэгдэж чадвал ямар сайхан байдаг вэ? Ахан дүүс ямар гоё энергитэй зүйлийг хийж чаддаг вэ гэдэг үүднээс ерөнхийдөө хоорондоо ярилцаад ярилцсан байна л да. Тий. Тэгээд түлхүү яг одоо уран бүтээлээ хийж явъя одоо нэг Ахан дүү самтлаг болсны дараах те зүйлүүд уран бүтээлээ хийж явъя нэгдэж явъя гэдэг санаачлаг бүх зүйлийг мэдээж одоо Гамбург дах маань арай нэг урлаг руу түлхүү орж ирснээрээ тий бас нэг удирдлагатай байхгүй бол чинь 8 дэше харчвал бас болохгүй. Одоо энэ тоглолтын ерөнхий санаа энэ бүх зүйлүүд бол мэдээж Гамбург дахаас ерөнхийдөө бүгдээрээ нэгдэж ийм зүйл хийя гэдэг үүднээс одоо ингээд зориг тавьчаал явж байна. Нэг гэр бүлийн ах дүүс за бүгдээрээ сайхан дуулдаг. Гэхдээ бүгдээрээ дуучин мэрэгжилтэй биш байх тий. Тэгэхээр ямар мэрэгжилтэй хүмүүс байгаа тань тэгээд бас яг ингээд энэ урлагт ингээд ороод бөөнөрөө ингээд хамт байж байгаа хэрэг хүмүүс их сонирхол татж байгаа болоо гэж бодож байна тий. Тусдаа ер нь яг ямар мэрэгжилтэй хүмүүс ингээд нийлээд тэгсээр нь ингээд урлагт хамтлагийн гишүүдийн насаас хэдээс хэдэн настай хүмүүс байдаг болоо. Манайх ч одоо Гандамар чи эдийн засгч мэрэгжилтэй. За манай чи эмч байна. За тэгэл одоо уурхаачин байна, жолооч байна, багш байна. Хоёрын дуугчийн багш. Тэг ер нь бол нэг 4 урлагийн хологдолтой шүү. Дуугчийн багш мэрэгжилтэй. За миний хувьд ч гэсэн би чинь сүйсийг бас
дуулаач мэрэгчлэр төгссөн шүү дээ. Тэгээд ер нь бас урлагтаа 50% нь бол зайлшгүй холбоотой тийм байгаад байгаа. Тийм байна тий. Тэгээд бусдаа ах дүүнэр маань ерөнхийдөө яг өөр өөрийнхөө ажил мэрэгжлийн онцлохоор ажиллаа хийгээд тэгэл ингээл явж байгаа. Ажлыг хааж байгаа бол уран бүтээлээ хийгээл. Ер нь яг хамтлан болоод ингээд санаа гарахаас өмнө ер нь тусдаа яг ингээд бас уран бүтээл ер нь хийж исэн билүү та хэд маань. Ер нь бол бас яг хамгийн одоо гэрүүлээс эхлээд гэх юм уран бүтээл хийж гисэн гэх юм бол одоо миний хувьд гэх юм уу би ч бас яг спортооч хичээлждэг бас давхар уран бүтээл хийгээд явж ирсэн. Тэгээ манай хэд маань нөгөө авьяаслаг монголчуудад бас бөөндөө ороод их тухайн үед чинь бас үзэгчдийн бас хайрыг бас хүлээгээд их гоё явсан. Тэгээ тэр чинь хүн чинь урмын амт шүү дээ. Тэгээд энэ авьяаслаа бас жоохон ч гэсэн өнгөлөөд бас гоё уран бүтээл цаашаа хийгээд явж болох юм байна. Тэгээд бас зүгээр ч нэг уран бүтээлс мэрэгжлийн тал руугаа тий бас урлаг гэдэг зүйл чинь бас нэг гоё байх хэвээр сайхан байх хэвээр гэдэг мэрэгжлийн байх ёстой гэдэг үүдрөө бас төхүүлж бас нилээдгүй олон клип хийсэн байна 16 оноос хойш бид нар ч. За тэгээд нилээн олон бас шин дуунууд хийсэн байгаа. Тэгээд ер нь одоо яг ахын дүү самтлагаараа нэг 10 гаруй дуу бас хийсэн байна. Тоглолтын дээр мэдээж бас тэр дуунуудаасаа дуулна. За хамгийн сүүлд ихтэл бас бид нар бас нэг айлын одоо 8 залуу бас анхудаа гэж бол миний хувьд ойлгож байгаа. Аав ээжийн одоо Монголын арт түмний сэтгэл зүрхэд томсон гоё дуунуудыг бас хамтран дуулсан. Тэгээ хүмүүс бас гоё хүлээж авсан тэр дуунуудыг. Тэгээд тэр дуугаа бас тоглолтын дээр аав ээжтэй зөрөж дуулах гэж байгаа. Тэгээ мэдээж аав ээж хоёр бол бас телевиз баг үзэн хөдөө байдаг, сошиал орж үзээгүй. Одоо бид нар бол сошиал дээр ерөнхийдөө юмнуудаа реклам одоо дуунуудаа клип видео хийсэн юмнууд тавьж яваад байгаа. Тэгээ бол мдээгүй байгаа. Тэгээд ямарсан тоглолтын дээр бас сайхан хараад гоё тэр ер нь бол хүний амьдралд нэг дурсамж түүхлүүлдэг учраас нэг амьдралдаа гоё нэг дурсамжийг бүтээч гэж одоо бодож ил их зорж байгаа доо. Тэгээд аав ээж хоёроо хамгийн гол нь баярлуулъя гэж бодоод бас тоглолтын нэрийг ч гэсэн бид нар ярилцж байгаад ижээ аавда талархъя гэдэг нэртэй тийм одоо. Аав хоёрын хувьд бол бүр одоо юу гэдгийг тий үгээр хилэмгүй нэг тийм үдш оройл болох гээд байна тий. Одоо 8 хүүхэд нэг тайзнаар гараад ээж аав хоёр нь урд нь суудсан ингээ үзээд байж байгаа гэдэг бол тэр болгоны эцэг ихэд бас заяагаад дагахгүй зүйл юм болов уу гэж бас хараад байна шүү дээ тий. Баярлаа. Өөртөө гоё сонсогдож байна. Тэгээд наймуулаа сайхан дуулдаг сүүлд бас сайхан шинэ уран бүтээл нь гарсан байсан. Тэгээд мэдээж бас тэрхүү уран бүтээлийг өнөөдөр нэвтрүүлгийн үзэн суугаа үзэгчтэй бас хүргэе гэж бодож байна. За мөн дээрэс нь тоглолтын талаар одоо нэгэнт яриад эхэлчихсэн учраас үзэгчд маань сонирхол тэ. Тэгээд яг хизээ болох гэдэг боломжийг ашиглаад бас мэдээд хизээ болох ч байгаа тоглолт юм болоо. Хаана болох юм болоо. Хэдэн цагаас юм болоо. Тэгээ энэ мэдээллийг гоё өгье л доо. За тоглолт маань Монгол өхөө өргөөнд за гоё энерги шингэсэн газар Монгол одоо гэрийн одоо төрхтэй тийм сайхан одоо өргөөндөө хийхээр шийдсэн. Тэгээд жилийн өмнө бас цагаа аваад тоглоод бид нэр ажиллаа эхэлсэн ингээд явж байна. Тэгээд 3 сарын 6-нд Монгол өхөө өргөөнд 19 цагаас одоо ганцхан удаа тоглоно. Тий, ганцхан удаа тоглоно. Тий. Тэгээд 19 цагаас. Ерөнхийдөө бол тоглолтын тасалбар бол мэдээж тикц гэмээр за мэдээж бүх өргөний кас болно. Тэгээд бид нар Гамбургт тоодгоод миний пэйж хуудасаар ерөнхийдөө зарагдаал. Бидний хувьд бол бас мэдээж 8 хүн гэдэг чинь бас тухайн үед хүрээлэлтэй байгаа, хамт олонтой байгаа. Тэгээд ер нь олоолаа болохоор бас тэр тал дээр ажил амжих нь бас их сайхан байна уу? Бас олоолаа. Ганц хүн тоглолт хийх чинь бас би ч өөр 22 он тоглолт хийжсэн бас ачаал бас ямар байдгийг бас мэднэ. Том ажил. Тий, том ажил шүү дээ. Амаргүй шүү дээ. Тэгээд ер нь уран бүтээлч дуучин хүн байна. Би даасан бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдэг бол харагдахад хүмүүс нэг болоод бүтээд амар яваад байгаа ч гэсэн асуудлууд бол их штэ. Ер нь тэгэл яг тэрийг биеэрээ мэдэрсэн хүмүүс л ойлгонтой. Хамтлагт ч гэсэн ер нь асуудал байна. Одоо нэг гэр бүлийн хүмүүс хэрч бас нэг ах дүүрхэл те ингээл нэг болох жишээний бас асуудлууд гардаг болов гэж бодоод байгаа юм. Байгаа штэ тэгэл ер нь бол бид нар чинь тэгэл хичнээн ах дүүч гэсэн бас 8 өөр характертай, 8 өөр сэтгүүтэй хүмүүс байгаа. Гэтэл ерөнхийдөө бол яг нэг сэтгүүтэй, нэг характертай болох гэж л зангидж явдаг штэ. Миний хувьд бол ах дүү нартай тэгж уриалдаг. Ер нь бол бүгд ижлэхэн сэтгээтэй, бүгд ижлэхэн гоё бүх зүйлийг төгс чаддаг байхын тулд явж ижил юм чигдэрнэ. Тэгвэл би тэрийг чадахгүй чи нэг хийчихгээ нэг нэргөө түлхээд байж болохгүй. Тэгэл хойшоо суугаад ажил чигд юмд оролцоод ирээд магадгүй одоо ингээд дараагийн тоглолтыг одоо ган төмөрч юм уу те бүр ингээд даагаад дараагийнх нь ганд өлч юм уу ингээд өөрөөсөө бүр хариуцаад ингээд явах хэмжээний л байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тоотын 8 хүү гээл хамгийн бага нь
Отхон бэлэг. Тийм. Отхон бэлгийн чинь хувьд одоо манай UBS телевизээс зохион байгуулдаг My Voice шоунд оролцоод бүр хэлбэл 23 оролцогчийн нэгээр бүрмэж тодорч исэн. Угасаал юмд болдог хүмүүс тий. Тэгээ ингээд ах нараас нь ахуулаад дүүнэр нь төрөх болгонд дүүнэр нь төрөөд ч гэсэн би дуулахгүй болоо гэсэн тийм бодол ерөөсө төрдгөө ах тий. Бүгд эргэн тойронд гоё дуулдаг хүмүүс. Тэгээл гоё. Тэгэхээр энэ бас нөгөө тоглолт үзнэ гэдэг чинь бас ийм гоё сэтгэлээ сэргээгч байдаг юм уу тий. За тэгээд гал морин жилээ бас ингэж угтсан бас нэг сайхан тоглолт болох ч юм байна. Тэгээ 3 сарын 6 гэдэг чинь баг 3 сарын 8 нөгөө эмэгтэйчүүдийн Мартин 8-тэй бас ингэ гоё эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглээд үзчихэж бас болох юм байна. Чи нэг яг гэр бүлийн бас нэг юм тодтолтой тоглолт байгаа учраас нэг сайхан ээжүүдийг авчаад тий. Ээжтэйгээ аавтайгаа ах дүүнэр одоо ингээд олуулаа нэг айлын 4 байт юм уу 5 6 8 өгч байдаг юм ирээд бас бөөндөө үзэж болно. Ерөнхийдөө нэг гэр бүлийн уур амьсгалыг харуулсан тийм халуун дулаан гоё тоглолтыг л үзүүлээ гэж бас бодоод байгаа. Тийм байна. Тэгээд ер нь моржил гарснаас баг хамгийн анхны тоглолт болж таарч байна. Тий, ер нь бол юу яах вэ? Анхны ихтад орох байх. Тэгэх байх. Морь жилээ бол их сайхан ухтж байна. За тоглолтод хамтран оролцох одоо уран бүтээлчид ямар уран бүтээлчид бас тоглолтод урилгаар оролцохоор байна. За тийм мэдээж бас бид нэр ярилцж байгаа гоё бас Монголын ард түмний хайртай тий гоё сайхан дуулдаг уран бүтээлч дуучдыг бас урьж оролцуулж яг ирсэн зочдтой бас сюрприз бэлэг барина гэж ботцсон байгаа. Тэгээд тэрийг бол бас одоо тухайн яг тэр үед сюрприз маягаар гэж тэгээд мэдээ сайхан дуучдыг бас урьж оролцуулна. Тэгээд мэдээж бид нар олуулаа одоо зөвхөн дуулаад байхгүй тий одоо хөгжим тоглож болж байна. За миний үед нуус авьяас янз бүрийн авьяас гарна гэдгээл одоо тэр өдөр харуулсан даа байхгүй. Тэгээд ер нь бол хүний амьдрал чинь нөгөө дуу хооргоор төсөөлөхин аргагүй. Тэгээд ямар ч байсан одоо энэ нийгэмд бол мэдээж стресстэй болж бүтэхгүй зүйл үзэнтэй байхад нэг ч гэсэн бид нар бол бас гоё гэрэлгээтэй өөртөө чаддаг зүйлээ бас нэг ингээд гоё дурсамжийг өглөе гэж бодож байна. Ажлын ард гарах гэдэг. Хичнээн дуу дуулах бол яг та хэд юм аа өөрсдийн одоо уран бүтээл. За бид нар чинь нэг хамтлагаараа дорож нэг 4 гарна шүү дээ. Хамтлагаараа бөөндөө гэсэн. Тэгээд тус тусдаа гарна. Гэл ингээ явахар чинь бас овоо юм болно шүү дээ. Нэг одоо ган төмөрхтөл өөрийнхөө гоё 2 дуу нэг шинэ уран бүтээлтэй бас. Одоо нэг задарч тань өөрсдөө танилцуулж. Тэгэл одоо бас хөгжим даждуулна. Тэгэл бас бодсон юмнууд бас их байгаа. Тэгэл ямар ч байсан ерөнхийдөө нөгөө аль болохоор л үзэгчдэд гоё нэг таашаал мэдрүүлэх тулд одоо хичээж байгаа. Дуусан дуслах гоё уйдгааргүй хайрын думсан сэтгэлэн сэргсэн тиймэрхүү тоглолтыг л үзүүлэе гэж хичээж явж байгаа да. За маш их баярлалаа. Тэгээд 3 сарын 6-нд Монгол бүхий өргөнд 19 цагаас бас сайхан тоглолтыг манай үзэгчид өнөөдөр үзээд тий зориод очиад үзэх байхаа гэж бодож байна. Бидний ярилцлагыг үзээд сонсоод тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас түрүүнд урьдчилсан сайхан дууг нь үзэгчдтэй бас хүргье гэж бодож байна. Тий 8 ах дүүсийн дуулсан сайхан уран бүтээлийг хүргье тийм үү? Маш гоё уран бүтээл бас дуулсан бас тэр чинь попор байсан уу? Тий, попор. Аав ээжийн дуулсан тий. Тэгээд эцэст нь бид бүхэн одоо ингээ ярилцлага өндөрлж байгаа учраас та бүхэн манайд тун удахгүй болгож байгаа тоглолтондоо үзэгч болно нэг сайхан ураач. За баярлалаа. За тэгээд одоо энэ сайхан одоо UBS телевизийг үзэн суугаа нийт үзэгч түмэндээ. За тэр сайхан ээжүүдийн баяраар, эмэгтэйчүүдийн баяраар хайртай сайхан ээжтэйгээ аавтайгаа гэр бүлээр ярьж бас бидний тоглолтыг зорин ирж бас үзээрэй гэдэг зүйлийг бас өөрөөр нь хэлмээр байна. Тэгээд за бидний хувьд бас дараагийн том зорилго бол зөвхөн Улаанбаатар хотноо бас тоглоод ингээд зогсохгүй бас 21 аймаг за 21 аймгийн үзэгчдтэй бас хөдөө орон нутгийн тоглолтоо бас ингээд өргөжлүүлээд ингээд хүргэе гэж бас бодож байгаа. Тэгээд ер нь бол зөвхөн одоо ягаад гэвэл тэр болгон бид нар шин бас ингээд нэгдээд тоглоод авах боломж олцоо. Ажил мэргэжил бас хүний амьдрал чинь бас их асуудлууд бас их байдаг учраас нэг том тоглолтоо тавьсан тэр уур амьсгалыг бас аймгийн үзэгчдэд бас ирж тоглооч гэсэн саналууд их ирж байгаа учраас бас 21 аймгаараа тойроод бас тоглоно. Тэгээд утахгүй бас ер нь Монголынхаа өнцөг улам бүрт сууж байгаа үзэгчдээр бас зорин очин шүү гэдэг зүйлийг бас энэ сайхан телевизийг ашиглаа бас хэлчихье. За тэгээд за тэгээд мэдээж 3 сарын 6-нд бас нэг айлын 8 залуугийн бас хайр шингэсэн сайхан тоглолтод бас Монголынхаа ард түмнээс би сайхан ижи аавуудаа хөрөлдсөн ирж үзээрэй гэж бас та бүхэнийг урьж байна. За маш баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ. Баярлалаа. Өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан илэглэгч дуучин Ахан дүүс хамтлагийн гишүүн Ган Бүргэд Ахан дүүс хамтлагийн гишүүн Ган Төмөрнөр нэвтрүүлэгт маань оролцлоо.
За хөтөлбөр маань энэ төрөйд өндөрлөж байгаа үзэгчтэй. Тэгээ хөтөлбөрийн төгсгөлд мэдээж ахын дуу самтлагийн гайхалтай уран бүтээлийг хамтдаа хүлээн сонсчоод маргааш энэ цагтаа ирмэлцлаа. Тэр баяртай.